Шинжлэх ухааны таны мэдхүйн од мөндөр суугийн А-тренер нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Энэ дугаарыг хөтлөгч Инх бат бэлтгэн өргөн. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугийн ТV телевиз, од мөндөр радио 83.370 хөтөлбөрөөр хүрч байна. За энэ дугаарыг хүрэхэд дэмжиж ажилласан Итгэл таах Герман чанар хийтих за мөн Отревинтэй чөлөөтэй амьсгалын Отревин дэмжиж ажиллаж байна. За Отревин. За 2002 онд BBC компани түүхэнд хамгийн агуу Британи хүнийг тодруулах санал асуулга явуулсан гэнэ. За британчуудын олонх нь Шекспир, Ньютон, Дарвин, Джон Леннон, Дайана гүн зэрэг эрхмүүдийг сонгосон байна. За тэдний хажууд санал нэгтэйгээр сонгогдсон нэг хүн бол Их Британий магад хамгийн алдартай ерөнхий сайд болох Уинстон Черчилль байсан. За өнөөдрийн дугаараараа энэ Уинстон Черчилль гэж ямар хүн байсан талаар зүгээр нэг энгийн амьдралын талаар хоёлаа өгүүлье. 1874 оны намар Лондонгийн Times сонины нүүрэнд 11-р сарын 30-нд Бленемортонд хатагтай Рэндольф Черчилль дутуу төрж хүү төрүүлэг гэж Марлборо гүнгийн гэр бүл дахин нэг хүн мэндэлснийг зарласан гэнэ. Хөл хүнд байсан их нь хитрхи их бүжгэлснээсээ болоод бүтэн 2 сарын өмнө төрсөн энэ юм байна. Гидсэн өвдөж эхлээд хатагтай маань хувц солих өрөөнд арай ядан амжиж орсон гэдэг. Ингээд дөнгөж төрсөн улаан шаргал үстэй хүү дутуу төрсөн ч гэсэн маш чанга дуутай байсан. Хожим тэнд байсан цуг бүжгэлжсэн гэрчүүд нь хүүхэд ийм чанга уйлахыг хизээч сонсож байгаагүй гэж дурсан байдаг юм байна. За энэ хоёр хүүдээ Winston Leonard Spencer Churchill гэдэг нэр өгсөн. Ингээд мэдээж хүүгээ багын хоч байдаг шүү дээ. Ингээд хүүгээ Winnie гэж дууддаг байсан юм байна. Churchill-ийн аав Randolph нь улс төрд харин саятны охин байсан ээж Jane-ийн дээдсийн хүрээллийн амьдралдаа эргэлдэн тунж завгүй байсан тул бяцхан Черчилль хүүг асрагчд ингээд даатгаад орхичдаг байсан юм. Энэ нь тухайн үеийн язгууртны гэр бүлд уламжлал болсон зүйл байсан. За Черчилль ч гэсэн хоёр дахь ээж хатагтай Эвересттэй маш хайртай. Энэ хатагтай хөрөг Черчиллийн ажлын өрөөнд насан туршид байсан гэхээр тэдний хооронд ямар холбоо байсныг харж болж байгаа. 8 настайд нь Черчиллийг сургуульд оруулсан ч гэсэн энэ үеийнхээ тухай хүү аимшигтай дурсамжтай л үлдсэн гэдэг. Эртний Английн уламжлалын дагуу тэр үед баг сургуульд юм заана гэхээс илүү юм хүмүүжүүлдэг байж. Сахилга баттай болоход саваа нь хамгийн үр дүнтэй арга гэж тооцогддог байсан учраас саваа нь саваагаар зодох юм уу? Савааддаг байсан байна. Ингээд сурагчтай бол байнга саваар зоддог байсан. Тийм ч болохоор зөрүүд бяцхан Черчилль бургассан савааны амтыг хандлаа мэдэрсэн. Манай хүн ер нь маш сахилахгүй юм шүү дээ. Том болоод ч энэ засраагүй тийм. Ээжтэйгээ адилхан юм аа бүжгэлж байгаа төрж байгааг бодоход. За альва хүчрхийлд дургуйцах ялангуяа зодуулж байсан мэдрэмж нь маш гүнзгий байсан тул Черчилль дөнгөж насанд хүрмэгцээ багшаагаас шийтгэх цорын ганц зорилготойгоор буцаад хуучин сургууль руу авчирсан байдаг. Гэвч хүүхэд насны гомдлоо тайлаад өшөөгөө авч чадаагүй. Нөгөө багш нь л эдийн бурхны оронд заларсан байсан. Энэ тгийг байсан бол очиод үзүүлээд ийл гэж очиж байгаа шүү дээ. Eton, Cambridge, Harrow зэрэг дээдсийн хаалттай сургуулиуд нь залуучуудыг их сургуульд бэлтгэхээс гадна тэдний дипломтой төгсөгч нь Английн нийгмийн дээд давхархын гишүүн гэдгийг гэрчлэгээр болдог юм байна. За Черчиллийн гэр бүлийн эрчүүдийн хувьд энэ сургууль нь Eton байсан бол манай хүний хувьд тэнд сурах ямар ч боломж байгаагүй. Учир нь түүний дүнгийн хүснэгт гэж авах юм байгаагүй. Иймээс аав нь өөр сонголт хийхээс аргагүй болоод тэгэд Harrow гэдэг сургуулийг хүүдээ сонгож өгч байгаа. Яг гэвэл Harrow сургуулийн элсдийн шаардлага нь илүү зөөлөн, тэгээд сургалт нь илүү хялбар байсан юм. Черчилль яг тохирсон сургууль байж. Эсэлтийн шалгалтын 2 цагт залуу Черчилль юу ч хийгээгүй. Шалгалтын хуудсан дээр нэгийн тоо зураад түүнийгээ хаалтанд хийгээд том гिचийн бэхийн толб тавьсан. За бас бүх бичиг баримтыг бэхээр завааруулж амжсан гэнэ. Өөр горилгчиг тэр даруй хөөж гарах байсан ч гэсэн манай хүн Марлборогийн гэр бүлийнх болохоор яалтч чадахгүй үлдээч байгаа. Ингээд Harrow сургууль латин, грекийн хэлний цагаан толгойноос нэхтэрдэггүй. За нарийн шинжлэх ухааныг үл тоомсорладаг. Суралцах дургүйгээ бүх талаараа харуулсан нэгэн өсвөр насны задлахуу сурагчийг ингээ эгрэндээ нэгтгэж байгаа. Гэхдээ Черчилль гайхалтай ой санамжтай. Англи хэлний төгс мэдлэгтэй. За гэхдээ ийм боловч үүнийг зөвхөн багш нар Шекспирийг буруу иш татсан үед л тэднийг дог тохиу болох гэж ашигладаг байсан юм.
нэг тийм нэг юу хөөхд өгдөг штэ. Маш ухаантай хэрнээ хичээл хийдгүү, залах уу. Тэг бүр нэг тийм ёжтой, бүр нэг ядаргаатай хөөхд өгдөг штэ. Черчил яг тийм хөөхд байсан. Гэхдээ Черчил багасаа маш их гацаж хэд хэдэн үгийг, үсгийг буруу дуудаг байсан ч гэсэн ярих урлагийг харин гарангаа эзэмшсэн байсан юм байна. Тэрээр зөвхөн өөрийн дуртай зүйлдээ л амжилт гаргана. Энэ нь морь унах, скваш, поло зэрэг янз бүрийн тоглоомуд. Үүнд эцэг ихэн санаа зовж исэн. Тэрслүү хүн хуульч эсвэл өмгөөлөгч болно гэсэн аавын найдвар өдрөөс өдөрт замхарч исэн. Язгуурт нь таарах цорын ганц сонголт үлдсэн нь цэргийн карьер байсан гэнэ. Гэхдээ Черчил ч гэсэн үнийг бага наснаасаа мөрөддөг байсан юм. Багадаа тэрээр бүр 1500 шиг тугалган цэргийн тоглоомтой байсан. Энэ үед ч нөө юу гэж байхгүй шүү дээ. Юу гэдэг лээ? Энэ чи юу гэдэг лээ? Пиавар байхгүй. Тэ. Тоглоом пластик байхгүй тэ. Зөв. Чи сандживэл Patriot гэх кино байгаа. Тэрэн дээр тоглоом цэрэг хайлуулад хүн буудад байдаг шүү дээ. Яг тийм жижигхэн цэргүүд байхгүй. 1500. Тэ. Өөрөөр дүүрнэл юм гэдэг. За хаарууд дахь сүүлийн жилүүдэд Черчил цэргийн сургуулийн эсэлтэнд бэлтгэдэг ангид суралцсан юм байна. Гэвч залхуу байсан нөлөөлөд Черчил Сандхерстийн эсэлтийн шалгалтанд 2 удаа унаад 3 дахь удаага тэнцээд жил хагасын дараа тун гайгүй харныг төгсч чадчих. Гэсэн ч аавынхын түнд хандах хандлага сайжирсангүй. Аав нь түүнийг явган цэргийн офицер болох гэж танил гүнгийнхээ тусламжтайгаар элит хороонд уг нь оруулж байгаа. Харин Черчил бас л зөрүүдлээд морин цэргийн хороог сонгодог. Морин цэрэг өөрөө албаны спорт, поло, уламжлалт, ан агнуурын гэсэн хэд хэдэн морь тэжих шаардлагатай учраас сургалтын зардал нь огцон өсчихөж. Тэхийн биш нэрээ. Тийм зөндөө морь авна гэсэн үг. За ийм зардлыг Черчиллийн гэр бүлийн төсөвт багтаахад хэцүү байсан нь мэдээж. Черчил хатаа хааны академик төгсөөд офицер цол хүртсэн энэ баяр баясгалантай зэрэгцээд түүний аав нь 1895 оны 1-р сарын 24-нд 45 наснда нас барсан юм. Аав нь түүний амьдралд ямар том үүрэг гүйцэтгэж байсныг хүү одоо л нэг юм ойлгосон гэдэг. Ингээд аавынхаа ажлыг үргэлжлүүлээд улс төрийн давцанд гарах хүсэлтэй ингээд болж байгаа. Яг аавтайгаа адилхан болоод аавыгаа одоо ойлгоод хүндэтгэж эхэлж байна гэсэн үг. Мөн энэ үед 20 настай Черчил маань цаг хугацаа маш хурдан өнгөрдөг тул яарах хэрэгтэй юм байна гэдгийг ч ойлгосон байна. Харин хувь тавилан Черчил өгөөмөр хандаад тэрээр ааваасаа яг 2 дахин урт буюу 90 насыг нассан юм. За, карьераа доктортой ахиулахын тулд залуу офицер дайнд явах шаардлагатай. Гэвч англи Крим аяанаас хойш хинтээч дайнд дэгдээгүй хаасайгүй байдал нам хүн байсан. Кубд л зөвхөн испанчууд орон нутгийн босгогчтой тулдж байж. Ингээд Черчил өөр орны айранд исэхийн тулд маш их тууштай ажиллаад талигач аавынхаа холбоо сүлбээг ашигласан гинэ. Ингээд Испани элчин сайд нас барсан найзынхаа хүүд виз авахт нь туслаад хүү ингээд Кубыг зорж байгаа. Дайнд явсан бол карьер өсдөг байх нь. Тийм байна. Тийм ч учраас одоо Черчил яаж иж чад өөр улсын айранд ч болтгоо хэлсэд Кубыг зорж байгаа юм байхгүй юу? Харин Куб явахаас өмнө хүү аав нас барсны дараа гэр бүлийнх нь санхүүгийн байдал ер нь хэцүү болсон байгаа шүү дээ. Ингээд Черчил нэмэлт орлого олох талаар бодхоос аргагүй болсон. Офицерийн цалин түүний тансаг амьдралд хүрэлцэхгүй байсан учраас тэрээр Кубээс өмнө Лондонгийн даруухан сонинд дайны сурвалжлагчаар ажиллах санал тавьсан. Дайны талбараас авсан нийтлэл тутамдаа 10 фунт буюу офицерийн жилийн 120 фунтын цалинтай харьцуулахад хамаагүй өндөр цалинтай гэрээ хийгээд ингэ явж байгаа. Тийм биш үү? Жилийн цалинтай харьцуулахад тийм чинь сард 12 нийтлэл бичгэд л жилийн цалин голчихно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэнд дайн юу болж байгаа тухай мэдээлэл нийтлэл өгөөд байна гэсэн үг үү? Тийм. Одоо дайтахын хажуугаар гэсэн үг байх нь. За Кубд ирүүтээ морин цэргийн дэслэгч 21 насныхаа төрсөн өдрөөр шууд тулаанд орж байгаа. Черчиллийн бичсэн дайны эхний мэдээллүүд нь үйл явдлыг ойлгох хүсэл эрмэлзэл гэхээсээ илүү жаахан өнгөрөөд сэтгүүл зүй дөнгөж сонирхож буй хүний урам зоригоор бичигдсэн. Түүний харин энэ нийтлэлүүд нь анхаарлын төвд ороод их орондоо буцаж ирэхэд нь агуу зохиолчийг Уэлсийн хунтайжаас эхлээд алдар нэртэй хүмүүс үдшилэг оройн зогонд урьдаг болсон. Нэг ёсондоо тэрээр аль хэдийн од болцсон байсан.
энэ үеийн ер нь нийтлэлч, зохиолч, сонин дээр юм гаргадаг хүмүүс одууд нь гэсэн үг. Зурагт байхгүй. За радио байсан л байх та энэ үтч. Зурагдгүй юм чинтэй хүмүүс уншин шүү дээ. Гол мэдээлэл хэрэгслэн тий. Тийм. Тэгээ доор нь Черчиллгээ бичсэн байх ч. Winston Churchill-гээ бичсэн байх. Нөгөөдөг чинь од болж байгаа. Тэгээ рокстар нь болж байгаа. 1896 оны 8 дугаар сард Черчилль Британий тэргүүлэх сонинуудаас захиалга аваад энтгэг рүү явсан гинэ. Эхэндээ юу ч болохгүй гарнизоны удахартай өдрөд үргэлжилж байснаа гинэт дайнч пуштун агүйхан бослог гаргасан. Черчилль 8 сарын турш цус тулдаанд оролцоод энэ тухайга бичснээр 23 настайдаа анхны номоо хэвлүүлээд зохиолч гэдгээрээ алдартай болж байгаа юм. Черчилль залуу наснасаа л улс төр сонирхсон. Ингээд парламентын тархимд суугаад мэтгэлцээнд орох бас дуртай байж. Английн уламжлалт ёсоор төрийн ордны мэтгэлцээн олон нийтэд нээлттэй байсан юм. Тэрээр аавынхаа үндсэн зарчмыг баримтлан хүн бүрийг ялангуяа өөрийг намыг зоригтойгоор шөмжилдэг байж. Тухайн үед Черчилль консерватив намын гишүүн байсан. Залуу Черчиллийн үг гайхалтай байсан ч гэсэн намын ахмад гишүүд хил амтай парламентд шууд дайран орж ирж буй тэр хүүг ер нь үл тоомсордог байсан юм байна. Заавал ивент тэтгэгчтэйгээ танилцаад тэгээд үргэлжлэе. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ихтгэл даах герман чанар хэд их дэмжиж ажиллаж байна. За тэгэхээр үзэж байгаа сонсож байгаа хүмүүс маань тавилгын хамгийн их хэдэлгээнд ордог хэсэг буюу тэр нугас шургуулганы зам гэд эхлээд цээжлээд авчаарай. Хэд их маань ерөнхийдөө нэг тавилганы тоног оруулж ирдэг ийм компани байгаа. Германаас альбиас нэрхтээ оруулж ирдэг ийм компани. Тэгээд тоног гэхээр бид ийм гангарсан гоё чамын имийг боддог бол тавилгын тэр эдлэгэнд ордог хэсэг буюу нугас. За тэгээд шургуулганы зам гэд ойлгочиход болох юм аа. Тэгэхээр тэнд даац байна, эдлэгээ байна, маш удаан хэрэглэх боломжтой ийм баталгаа өгж байгаа нугас шургуулганы замыг эндээ сонгож болох юм. За өдөр болгон онгойч хаагдаад байгаа тэр тавилганыхаа тэр цаана байгаа эд ангиудыг бид энэ Германы 135 гаруй жилийн түүхтэй дэлхийд танигдсан тавилгын тоноглолын энэ Хэтиг брэнд Монголд албан ёсоор эрхтэйгээр ороод ирсэн үйл ажиллагаа явуулж байгаа энэ байгууллагаас сонгож авснараа бид тавилганы зөвхөн гадна талын хавтанг солихтой нугасаа замаа авч үлдээд авах боломжтой юм урт хугацааны өөртөө гэр орондоо оруулж байгаа хөрөнгө оруулалт юм шүү. За тэгээд манайхан метр квадрат ч юм уу галтгооныхоо зохион байгуулалтад тааруулаад тавилгаа сүүлийн үед маш их захиалж хийлэгдэг болсон. За тэгвэл та нугасаа зөвхөн гадна талын үзмжийг хараад илгүй нугасаа манайх хэд их ярьсан нугасыг сонгоно гэх маягаар эдлэгээгээ бодоод сонгож бас болно. За дээрэс нь этнийд очоод яг шоурум дээр нь очоод гой тэр шийдлүүдийг харж болно. Мэдээж тэр нугас гэдэг чинь таны ашиглагддаггүй эмгэг хэлбэртэй галтгооны хэсгээс галтгооны тавилгууд ч яаж зөв гарч ирээ буцаж орох ч гэдэг юм уу ашигладгүй болон тохойг зөв ашиглах тэр нугасны шийдлүүд бас этнийд байгаа. За тэгэхээр ихтгэл даах герман чанарыг сонгорой. За герман чанартай хэтгийг сонгорой манайхаа. Хаяг хаан улд өрөг 3 дугаар хороо дизайн централ төвийн 201 тодд яг лаваа захын эсрэг талд харагдаж байгаа. 77 тэг 456 95 тэг 456. За эднийхээс яг зөвлөгөө тэр тавилгын зөвлөгөө өгдөг хүн нь бол бүр хэлж илээ. Яг ингээд манай шоурум дээр ирээд шийдлүүдийг хараад, нугаснуудыг хараад ингээд сонгорсой гэж ирээд үзээсэй гэж бодож чинь бүр үнэгүй зөвлөгөө өгнө гэж илээ. Яг гоё шинээр гэр бүл болж байгаа эсвэл тавилгаа сольж байгаа хүмүүс маань. Тэгээ ер нь дизайнертайгаа шууд яваад очичмаар юм бэл. Тэгээд тоноглолуудыг харж агаад загвараа гаргаад тэгээд цаанаас нь гоё зөвлөд өгчин. Ийм байвал зүгээр гэдэг өмнөх бас жишээнүүд нь зөндөө байж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд ер нь гоё болсон юм билээ. Тэр галтайгаа бол бүр төгс шийдлүүд байна лээ шүү манайхаа. Тэгэхээр очиод үзээрэй. 1000 сонсохоор нэг үз. Манай галтгооны нэг хаалга бүр онгоохгүй тэр баг карате хийж байна бид. Ингээд стресст барахаар ингээ онгоодог байхгүй тэр нь ирээд. Яг тэгдэв. За баярлалаа. За 1899 онд Их Британи Нидерландаас хүсэмжит колони булан авахын тулд Өмнөд Африкт тань хийсэн юм байна. Черчилль энэ удаад Morning Post сонины дээд зэрэглэлийн сэтгүүлчийн хувьар аялал тээврийн зардлыг оруулалгүйгээр 250 фунтын цалинтай Өмнөд Африкийг зорьсон гэнэ. Британичууд энд суурьшсан Голланд гаралтай бурууттай хийж буй дайныг сурвалжлах зорилготой. Черчилль тагнуулын даалгавар гүйцэтгэх салаад зэрэгтэй байж байхад нь дайснууд довтлоод түүнийг олцсон гэнэ. За дайны үеийн хуулийн дагуу ийм хүмүүсийг шүүх хуралгүйгээр шууд цаазалдаг байсан юм байна. Харин нэр хүндтэй лордын хүү болохоор Черчиллд онцгой тийм боломж олцсон. Түүнийг Преториад
хориг лагерт дийлгэсэн баг. За Черчилль тэндээсээ нэг л шөнө оргож чадсан гинэ. Ингээд голланд хэл мэдэхгүй. Олны дунд уусаж алга болох ямар ч аргагүй Черчиллийн толгойг 25 фунт стерлингээр үнэлсэн байдаг. Яса. Тэр олны дунд уусаж алга болох ямар ч боломжгүй хүний толгой гэсэн чинь тэр аврах тон. За, уучлаарай. За тухайн үед Британий сэтгүүлчид энэ талаар сониндоо мэдээлсэн байлаа. Хүний нутагт энэ найдваргүй нөхцөлд Черчилль харин цорын ганц хууль ёсны англи хүнтэй таарсан нь түүний хувь тавиланг аварч байгаа. Амь насыг аварч байгаа. Англиэр түүнийг нүүрснээ урахад хэдэн өдрийн турш нуугаад. За ингээд нуусныхаа эцэст ачааны вагоноор аюулгүй газарт буцаан авчиж чадсан байна. Хэрвээ энэ хүн тааралтай бол бид нар дэлхийн 2 дугаар дан яаж ирэх байсныг ч мэдэхгүй. 1900 оны 100 сурвалжлагч Черчилль эх орондоо буцаж ирэхэд за түүнийг баатар мэт угтан авдаг. Тэрээр энэ нэр хүндээ ашиглаад 25 наснда сонгуульд ялалт байгуулад парламентын гишүүн болж чадсан юм билээ. За 1908 онд 34 настай Уинстон Черчиллийн хувьд онцгой жил болсон. Энэ үед тэрээр хэд хэдэн ном бичээд консерватив намаасаа гараад либерал нам шилжээд худалдааны сайдын албан тушаалтч томилогдож чадсан байна. Гэхдээ хамгийн чухал нь тэрээр хувийн амьдралдаа аз жаргалтай болж. Черчилль нэгэн оройн зоог дээр Шотландын язгууртан Клементин Хозьетэй танилцсан. Өөрөөс нь 10 насаар дүү энэ бүсгүйтэй улам татансаад 1908 онд тэр жилдээ энэ хоёр хормоо хийсэн байна. За Клементинээс өмнө Черчиллийн амьдралд хэд хэдэн эмэгтэй байсан ч гэсэн эхнэр нь л амьдралынх нь насан туршийн үнж хамтрагч нь болж чадчих. Энэ бүсгүй л гэсэн үг тийм. Эхнэр нь түүнд нэг хүү 4 охин төрүүлж өгснөөс харамсалтай 3 дахь охин нэмэгдсэн юм бэл. Харин баг охин Мэрийн Черчиллийн хамгийн хайртай гүнж нь болж явсан. Черчиллийг өөрийнх нь хүлээн зөвшөөрснөөр эхнэр нь түүний амьдралд дэг журам амаар амгалан авчирсан гэдэг. Харин эхнэр нь ийм муухай аштай, муу зуршилтай, эмх замбраагүй, сэтгэлээр унах эмхтэй, хэцүү нөхөртэй гэрэлсэн тэгээ анх бол мэдээгүй л байна. Хэрв хатагтай Черчилль хожим нөхрөө төгс хувцаслах урлагийг эзэмшсэн хамгийн сонгогдох ирчүүдийн тоонд орно гэдгийг мэдсэн бол энэ амжилтыг өөртөө зүй ёсоор холбох байсан биз. Учир нь 1908 онд 23 настай Клементин Черчиллийн эхнэр болох тэр үед Черчиллийн хувцсны шүүгэнд цэргийн цов, комбинезон, парламентын гишүүний албан ёсны хувцас болох уламжлалт фрак, цилиндр малгайнаас өөр хувцас байгаагүй гэдэг. Черчиллийн өөрөө үг юм байсан гинэ. Өдөрт 5-6 навчин тамхи татаад за 3-4 хундаг виски уугаад ямар ч дасгалт хөдөлгөөн битгий хий. Үүндээ навчин тамхины тоон 8, заримдаа 10-аар хэмжигддэг байж. Черчилль Кубад байхдаа навчин тамхинд дурлаад дараа нь их хэмжээгээр захиалдаг болсон гэнэ. Гэртээ 3-4 мянган ширхтээ байхдаа л санаа намардаг. Би яг тийм байхгүй. Гэт гэрт юм ингээд байж ш та тийм дараагийн нөөц байж ич санаа амардаг байхгүй. Манай нэг найзаас тийм. Тэг ингээд зүгээр дундуур болоод ирэхэд шууд стресстэй дээ. Харин тийм. Би чамайг навчин тамхи. Юу яан штэ ингээд нэг дуусгаад өнөөдөртөө дуусахгүй юм байж штэ. Гэтэ минь ингээд санаа зовоод иддэг байхгүй. Юм дараа нэг нөөц байж ивэл санаа амардаг. Яг энэ хүний бас яг ингээд дүр зургийг бодохоор яг л нэг тамхи навчин тамхи зуудсан бас бодогдож чинь тий. Юусэн ийм л гар байдаг. Тийм нэг тий. Ингээд хундаа гарцсан. Черчилль амнаас навчин тамхиас салгадаггүй байсан. За асаахаа марцсан бол зүгээр зэжилдэг байж. Ямар ч үсэн амд навчин тамхи байж л. За энэ тамхиа татахтаа үнсийг нь хаасаагүй унагадаг. Асаас нь тамхитайгаа унтаад цамц өмдөө түлдэг нь байнгын үзэгдэл. Хатагтаа Черчилль бүр нөхөртөө зориулаад тусгай ингрэвч ойж өгöd. Ингрэвч? Хүүхдийн би байдаг шүү дээ. Тийм одоо шүлсэвч гэдэг шиг үү. Тэгээ хувцсыг аврах гэж өөрх юм гэдэг байгаа байхгүй. За сэтгүүлч зохиолч Пол Джонсон Уинстон Черчиллээс амжилтын нууцыг асуухад улс төрч хамгийн гол нь энерги хэмнэх явдал гэж хариулсан гэнэ. Сууж болох үед хизээч бүү зогсон. Хэвтэж болж байвал хизээч бүү суу гэдэг хүрээд. Оо ямар гоё үг вэ нэг үргэлж хэрэгжүүлмээр юм бэ. Би Черчиллийн фэн болсон гэдгээ дуулахад таатай. Сууж болох үед битээ зогсох юу лээ зогсож
Сууж болох үед хизээч бүү зогсон. Сууж хөвтөж болж ивэл хизээч бүү сууг. Гайхалтай. Хөвтөж нэвтрүүлэх юмэр нь. За улсынхаа түүхэнд хамгийн агуу хүмүүсийн нэг болох Британий домогт ерхий сайдын дүр бол гартаа хундаг ороод амдаа навчин тамхи зуусан нэлээд зузаан байрын ир байдаг. Черчилль ч гэсэн энэ дүрдээ үнэж байсан. За түүний хачин зан, сонин зуршлыг олон нийт ойрын хүрээнийхэн ялангуяа түүний ажилтнууд маш сайн мэддэг байсан. Түүний хувьд арх уух, усанд орох, за удаан хооллох нь хоосон зурчил бус. Харин оюун ухааны чадварынхаа оргил үед ашиглах боломж олгодог. За бүр зайлшгүй дэглэм нь байсан гинэ. За дахиад хэлэхэд арх уух, усанд орох, удаан хооллох. Ингэж толгойн ажилтдаг байж. За эрүүл өглөөний цай дасгал хөдөлгөөнийг ер нь Черчилль мартцсан байна. За ингээд түүний өдрийн дэглэмийг харах юм бол түүний ажлын өдөр хөвчлэн өглөөний 7:30-аас 8 цагийн хооронд эхэлдэг. Тэрээр шассан талах, жимсний чанамал өндөгтэй өглөөний цайгаа орондоо уугаад өглөөний сонин захидлуудаа уншдаг гэнэ. Хагас хэвтэй байдлаар тухтай бичиж уншихтан зориулсан тусгай модон тавиурууд байдаг. Энэ үеэр өглөө бүр даргаагаа халааттай харж тассан нарийн бичгийн дарга нартаа заавар зааварчлага өгнө. 11 цагны орчим Черчилль орноосоо босоод содтой вискиний эхний хундгаа ууна. 11 цагт. За энэ буруу зуршил хүмүүс. За өдийн хоолны өмнө Черчилль хаяа цэцэрлэг зугаална. Заримдаа түүхийн бүтээлүүд дээр суудаг. Харин дайны үед уулзалт засгийн газрын хуралдаанд оролцдог байсан юм. Үд гэхэд бүлээн ван бэлэн болсон байх ёстой. Тэнд л ихэвчлэн Черчиллийн онгод нь ордог байж. Бүлээн усанд суунгаа Черчилль хаалттай хаалганы цаана нарийн бичгийн цаана суугаад нарийн бичих нартаа үгээ хэлж бичүүлдэг. Бан дотор хөвдөж байгаа дөө. Тийм. Үнэхээр гайхалтай. Тийм үү? За ингэж байхдаа мөн сахлаа усна. Нэг цагт үдийн хоол иддэг бөгөөд 2 цаг орчим үргэлжилдэг энэ үйл явдал гэр бүлийнхэн болон хэд хэдэн зочдод нь ирдэг байж. Энэ үйл явдалд үдийн хоол 3 янзын хоолоос бүртгэхээс гадна нэгэн төрлийн ер нь нийгмийн арга хэмжээ болдог байж. Цугларсан хүмүүс дар санал болгоод Черчилль өөрөө харин оргилуун дар суухыг илүүд үзсэн. Түүний дуртай брэнд нь Paul Roger гэнэ. За Черчилль нэг шилийг хажуудаа тавьж хагаад ер нь ингээд сугнадаг байсан. Хожим Черчилль их хэмжээний виски, бордо, портвейны хувийн цуглуулгатай ч болсон гэнэ. Ер нь уух юм навчин тамхины маш том цуглуулгатай байна. Түүний дарсны худалдаанч төлсөн 1936 оны нэг төлбөр нь өнөөдрийн $75,000 тэнцэж байгаа гэж. Үүнээс гадна Черчилль шүлэнд за тэр дундаа ястмын мэлхийний шүлэнд маш их дуртай гэнэ. Түүний гэрт энэ шүлийг үргэлж үдийн эсвэл оройн хоолндоо өгдөг байсан гэнэ. Өдөр болгон яст мэлхий чанж иддэг байсан байна. Ер нь тухайд энэ шүлэн нэлээд алдартай байж. Одоо амтны ирэх мэрхэд бас жоохон бэлдсэн байж магадгүй. Бүр хайнцын юм савлгаатай шүл хүртэл байдаг байсан. Тэгвэл бас харьцангуй юу байсан юм бэ те? Илбэг байж те. Черчилль бас тунгалаг шүлэнд маш дуртай. Яаж цадсан байсан гэсэн орой заавал тунгалаг шүл уугаад унтдаг байж. Үдийн хоолны дараа Черчилль өрөөндөө ороод ажиллаа хийдэг. За эсвэл их нэртэйг хөзөр тоглодог. За өдрийн хамгийн чухал хэсэг нь 17 цагийн үед гинэ. За энэ үед Черчилль унтдаг байсан. Энэ нойр түүний хувьд маш чухал. Энэ нойр нь нэг урт өдрийг 2 богино өдөр болгож хуваагаад. Ингээд Черчиллд оройн цагаар ажиллах эрч хүчийг нөгдөг байсан. Черчилль энэ дундлагын цагтаа маш нухацтай ханддаг. За ингээд үргэлж бүх хувцас тайлаад унтдаг. Цаг хагасаас 2 цаг унтах энэ дадлыг кубд сэтгүүлчээр ажилтдаг байхдаа сурсан юм. Энэ яг их ажил хиймээр байвал энэ дадал их зүгээр юм шиг байна. Хүний сэтгэл зүй бас байна л та. За өнөөдөр би ингээд шөнө унтчихлаа. Өдөр ингээд өнгөрлөө би ядарчлаа дахиад унтах хэрэгтэй гэдэг юм. Өнөөдөр өдөр дахиж унтангуудаа за би ирчүүж авчлаа дахиад ажиллана гэдэг. Ингээд нэг тийм цикл юм шиг байна. тийм байна. 2 богино өдөр болгож таслана гэсэн чинь нэрээ сонирхолтой сонсогч чинь. Тэгээд дээр нь наслсан биш болоод байна тий. Тий болж байгаа. За тэр буруу зуршлууд байгаа шүү хүмүүсээ чи ядаа яах. Яст мэлхийний шүл ханаас болох уу? За ер нь л 11 цагт эхлэх юм байдаг. Амар сурж авч байна. Харин тий. За Черчилль 18:30 цэрээд 2 дахь удаага усанд ордог. Өдөрт 2 усанд ордог байх. За
За ингээд 20 цаг орчим эхлэх орой хоолндоо зориулаад хувцаслаж эхэлнэ. Энэ бол өдрийн хамгийн чухал хоол бөгөөд ширэн яард удаан ярилцаж, ууж, тамхи татан завсарлага авдаг. Оройн хоолны үеэр Черчилль оргилуун дар суудаг. Харин бусад зочдод хамгийн өндөр зэрэглэлийн цагаан улаан дарс өгдөг байж. Черчилль хоолн дээрээч тамхи татсан хിവэрэ байдаг. Ээж нь хүртэл энэ зуршлыг нь боловлох гэж ихээхэн оролцсон боловч амжилтанд хүрээгүй. Тэв хоорондын нислэгт тамхи татах нүхтэй тусгай хүчил төрөгчийн баг захиалдаг. За мөн тамхины утааг дэвчдэггүй Саудын Арабын хаантай хамт өглөөний цай ууж явахдаа ч гэсэн тамхи татсан баримт байдаг гинэ. Черчилль зочид болон гэр бүлтэйгээ шөнө дуунд өнгөртөл суучгаад ажлын өрөөндөө орж дахиад ажилдаг байж. Өдөр унтсныхаа ачаар өглөөний 3-аас 4 цаг хүртэл сууж байгаад орондоо ордог. Черчилль өөрийнх нь хэлснээр 2 эсвэл дор хаяж 1 хагас ажлын өдрийг 1 өдөрт багтаах гэж энэ цагийн хуваарийг баримталдаг байсан гэж хэлсэн юм байна. Яг тийм байгааз. Тийм байна. Усанд орж ийн гэж бүр яг шинэ өдөр эхлээд энэ тэр хүний хувьд. Яг тийм байгааз. За ивент итгэжтэйгээ хэлсэн. Та сонирхолтой. За, Отревинтэй чөлөөтэй амьсгалын Отревин дэмжиж ажиллаж байгаа. Тэгэхээр нөгөө хамрын битүүрэлтэй за эсвэл одоо нөгөө нэг юм хамар нармайн салстын одоо юу гэдүүлээ? Энэ мөрөлттэй гэхдээ хамар тийм мөрөлтөөсөө болоод дутуу амьсгалаад бөглөрөөд идэг. Энэ харшилч бас байгаа тийм харшлын үйлрэл бас эхэлж байна. За тэгэхээр харшилтай энэ төр хүмүүс маань олон удаа нэг тусаагуурыг тусаагаад байн тусаагаад тэрнээсээ харшлаад хуурайшаад за сэтгэл зүйн хувьд ч гэсэн ер нь ингээд яна би нэстэй хитрхийл хамаарал бүхий хэрэглээд байна мэн гэж боддог. За Отревин болохоор хамрын битүүрлийг 12 цагийн тур шарилгана. За удаа үргэлжлэх энэ үйлчилгээнд таны 5 тухтай байлгана, чөлөөтэй амьсгалуулна. Дээрэс нь өөрөө энэ нэг юм чигшүүлэгчийн найрлагатай болохоор хорсох хуурайших тийм шинж тэмдэг илэрхгүй. Мэдээж тонг тохируулж хэрэглэх хэрэгтэй эмчээс асууж хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ ер нь би бол бас гайхалтай маа гэж бодож байсан. Нэг хэсэг яг ингэж хамар битүүр би нэг харшил надад юу мэддэггүй юу хөдөлтэй. Тэгээд Отревин байсан хэсгийг мэдэхгүй ингээд тусаахаар бол ингээд амар гоё аз жаргалтай мэдрэмжүүлээ шүү дээ. Энэ асуудлыг яаж юм хурдан шийдэж чадваа гэдэг шиг. Тэгэхээр манайхан аль болох 12 цаг өдөрт бараг 1 удаа хэрэглэх, 2 удаа хэрэглэх байдлаар цөөхөн хэрэглэж байгаагаар нь хэрэглүүл илүү амар. Тэгэхээр Отревин бол бүр бүх хэмээн сангуудаар худалдаалагдчихж байгаа. За би хөөргөний оронд хамрын тусаалга барьж явдаг хүний хувьд нэг юм хэлье. Энэ маш хэцүү байдаг. Тэгээд зарим бүтээгдэхүүнүүд чинь тусаачгаар дараа нь хорсгоод хуурайшуулад байдаг байхгүй. Тэгээд тэрийг чигшүүлэхээр дахиад тусаадаг. Ингээд ийм циклд орчдөг байхгүй. Тийм бай. Тэгээд маш одоо хэрэглээтэй болоод хүмүүс аюу хэрэгэлдэг яриад байдаг. Отревин ч өөрөө чигшүүлэгчтэй учраас тийм зовлон байхгүй. Тэгээд ингээд байнга ингээд сэрүү татаал гоё болгодог байхгүй. За баярлалаа. За баярлалаа Отревин. За Уинстон Черчиллийн хамгийн алдартай зураг байдаг юм. Хоёулаа одоо тэр зургийнхын тухай ярив. Одоо манай найруулагч өгсөн байгаа. 1941 оны сүүлээр Черчилль албан ёсны альчлаар Канадын Оттава хотод очсон юм байна. 12 сарын 30-нд тэрээр Канадын парламентд үг хэлэх ёстой байсан гинэ. За Канадын засгийн газраас хүндэт зочныхоо хөргөц зургийг авахыг 33 настай гэрэл зурагчин Юсеф Каршт даалгасан. Гэрэл зурагчин ажлын хөлсөнд $100 авах байсан ч гэсэн энэ ажлыг шууд зөвшөөрсөн баг. Энэ ч түүний хувьд Тэнгэрийн умлаг атгсан яг тэр азтай өдөр нь байж. Учир нь энэ гэрэл зураг түүнийг жинхэнэ нод хөргөц зургийг хүлээн зөвшөөрөгдсөн мастер салбарынхаа домог гэж үнэлэгдэхэд хүргэсэн. Энэ Карш гэдэг хүн. За. Карш парламентын байрны нэг өрөөнд Черчиллийг хүлээгээд сууж байгаа. За үг хэлснийхээ дараа шууд зураг авах хэрэгтэй байсан ч гэсэн Черчилль энэ зургийн талаар таг мартчихж. Маш их ядарсан ерхий сайдд тэр дараа зураг авах хэрэгтэй. За хуваарьт зураг авалтыг дахин төлөвлөх боломжгүй гэж мэдгдсэн байна. Черчилль сандал дээр маш ууртайгаар суугаад дассан зангаараа навчин тамхи асаагаад чамд зураг дарахад 2 минут л байна гэж нөгөө зурагчин руу архирангуй хэлдэг. За. Тамхины утаа ерхий сайдын царайг бүрхээд зочинч илт муухай аштай байсан тул Карш маш их сандарсан гэнэ. Гэрэл зурагчин өөрийгөө бүрэн эрсдэлд оруулаад Черчилль рүү гүн очиод ерхий сайдын амнаас нөгөө тамхиг нь суг татаад авчдаг. Карш уучлал гуйнгуудаа камер руугаа өсрөн очиод линзэж харалгүйгээр тэр дороо Черчиллийн зургийг дартдаг. Мэдээж Черчилль маш их ууралсан.
бас маш их гайхсан гэнэ. Энэ л гэрэл зурагнаас бид Их Британий хамгийн агуу ерхий сайдын үнэн төрхөөр нь хардаг. За тэгвэл өөр ямар ч зурагч нь түүний төхөргийг ингэж буулгаж чадаагүй. Энэ зөрөгтэй байдлыг нь үнэлсэн Черчилль тэр даруй инээмсэглээд гэрэл зурагчинд дахин зураг авахыг зөвшөөрсөн гэдэг. Ингээд дараагийн зураг нь ерхий сайдын инээд алдсан яг тэр эсрэг дүрийг нь буулгаж чадсан. Энэ хоёр өөр зураг шүү дээ тий. Энэ одоо тамхиг авчаар ууралж байгаа царай нөө. Тийш үү. Хөрх юм тий. Та сайн зургийн төлөө архирах арслангч хөдөлгөөнгөө суудлах чадах юм байна гэж Черчилль Каршиг явахад нь магтан хэлсэн байдаг. Ууралсан ерхий сайдын зураг Life сэтгүүлийн нүрэнд гараад түүнээс хойш Черчиллийн хамгийн алдартай хөрөө зургуудын нэг нь болсон. Нэг нь ч юм хамгийн алдартай. 2016 онд энэ зургийг Их Британд шинээр гаргасан 5 фунтын дэвсгэрийн арталт бас хэвлсэн байдаг юм. За зурагтай холбоотой дахиад нэг өөр юм ярихад Черчилль 40 гараад уран зураг сонирхох болсон гинэ. Энэ зурх сонирхолтой шүү. Өөрөө зурх уу? Тийм. 1915 онд Тэнгисийн хэрэг хэрэглэх газрын албанаас огцорсныхаа дараа сэтгэл гутралаас зүгтэх гэж уран зураг сонирхох болсон юм. Тухайн үед Черчилль засгийн газарт хизээч эргэж ирэхгүй гэж бүртэл бодож исэн юм. Харин үүнээс ингэж бодсноос хойш 32 жилийн дараа буюу 1947 онд бүтээлээ мэрэгжлийн уран бүтээлчдэд үзүүлэхээр хэд хэдэн зураг хааны урлагийн академид илгээсэн гэнэ. Энэ зургуудыг сайшаагаад нэг жилийн дараа л гэхэд нөгөө улс төрч маань академийн хүндэт гишүүн болсон. Уран зургийн академи. Черчилль нэг удаа ингэж хэлжээж. Би Деважинд очиод эхний 1 сая жилээ зураг зурхад зориулсан. Би энэ сэдвийг илүү гүнзгий судлахыг хүсэж байна гэж хэлсэн юм байна. Тэр маш их дуртай байсан нээс харагдаж байна. 1950 оны 1-р сарын 3-нд тухайн үед парламентын сөрөг хүчний удирдагч байсан 75 настай Черчилль Португалийн Медейра арлын өмнөд хэсэгт орших Фуншал хотод ирсэн. Черчилль Британий консултай урьдчилан холбогдоод зочид буудал болон зураг зурах газар олж өгөхийг хүссэн байдаг. За, Фуншалд ирсэн даруйда Черчилль зурах газар хайхаар гарсан. Черчиллийн планерт явж байгаа нэг төрлийн ёслол мэт харагдчихсан. Баяр ёслолын цуваа гэдэг шүү дээ. Тэрэн шиг харагдчихсан. Туслахууд нь будаг, биер, зотон Молбертийг барьж явах бөгөөд ардаас нь Черчилль тамхи байгуулан алхав. Хэрв түүнд байшил таалагдсан бол харууцыг нь үнэлээд шүхэр Молберта тавьдаг. За ингээд хаан байрлуулахыг туслахуудаа зааварчлаад ер нь өөртөө хамгийн тухтай байдлыг бий болгоод тэгээд л зураг зурж эхэлдэг. Мэргэжлийн зураач байсан юм шүү. Гүнбэр маш гайхалтай зурсан байна зургийг харахад. За өнөөдөр Фуншалын ойролцох Камаради Лобуш хотно Британий Лобуш гэж унших юм болов. За хотод Британийн ерхий сайдын зураг зурж байсан тэр газрыг ер нь маш амархан олж болдог юм байна. Энэ газрыг Черчиллийн панорам гэж нэрлэдэг. За ингээд ойролцох дэлгүүрүүдэд Молбертны хажууд сууж буй Черчиллийг харуулсан их захидлуудыг зардаг юм байна. Черчилль ойролцоогоор 500 гаруй зураг зурсан байдаг. Түүний зурсан вискитэй зураг нь 2020 онд дуудлага худалдаагаар 1.1 сая евро хүрсэн бол 1948 онд зурсан Кутубия сумын цамхаг гэдэг зураг нь 21 онд 9.5 сая еврогоор зарагдчихсан гэнэ. Черчиллийн ажлын чадамж бүтээмж гайхалтай өндөр байсан. За засгийн газрын ажлыг удирдахаас гадна тэрээр бичих цаг зав гаргаж. За тэрч байтугай 1953 онд утга зохиолын салбарын Нобелийн шагналыг хүртсэн. За дараах үндслээр энэ шагналыг хүртсэн гэнэ. Түүхэн болон намтарчилсан бичвэрийн ур чадвар мөн хүний хамгийн дээд үнд зүйлсийг хамгаалсан гайхалтай уран хэлтгэлийн төлөө энэ шагналыг олгосон юм байна. За энэ оны 4-р сарын 24-нд буюу 1953 оны 4-р сарын 24-нд Хатан хаан 2-р Элизабет Уинстон Черчиллийг хүлэг баатар болгосноор тэрээр инхүү Сэр Уинстон Черчилл болсон юм байна. 25 наснда улс төрт хөл тавьсны дараа Сэр Уинстон Черчилл хагас цууны турш Британий вант улсын улс төрийн амьдралыг тодорхойлж 2 удаа ерхий сайдаар ажилласан. Тэрээр 1965 оны 1-р сарын 24-нд буюу аавынхаа нас барсан яг тэр өдөр. Гэхдээ 70 жилийн дараа хорвоогийн мөнх бусыг үзүүлж.
Түүний оршуулгыг улсаас зохион байгуулад 112 орны төлөөлөгчид гашуудлаа илэрхийлсэн байдаг. Британд хатан хааныг хүлээлгэж болохгүй хуультай тул хатан хаан бүх арга хэмжээнд хамгийн сүүлд ирээд хамгийн түрүүнд явах ёстой. Гэсэн хэдий ч 2 дугаар Элизабет хамаатан садан болон нас барсан улс төрчин шарил Гэгэн Полын сүмд ирэхээс өмнө оршуулгын явсалт ирсэн байсан. Мөн бүхэн гарч явсны дараа сүмээс гарч явдаг юм. Ингэж Английн хатан хаан сүмд хамгийн сүүлд орох эрхийг Черчиллийн гэр бүлд олгож түнд хүндэтгэл үзүүлж байгаа юм. Үнэхээр маш том хүндэтгэл гэсэн үг. За чухал шийдвэрүүдээр дүүрэн ас зэрэг хариуцлагатай амьдралыг туулж тухайн үеийнхээ хамгийн нэр хүндтэй улс төрчийг болж дэлхийн 2 дугаар дайныг дуусгахад үнэтэй хувь нэмэр оруулан өөрийн намтрыг түүхийн хуудсандаа үүрцэлсэн Черчилл хэмээх энэ зөрүүд муухай аштай үгэн нэгэнтэй. Амжилт бол дууссан гэсэн үг биш. Бүтлгүүтэл нь тийм ч аюултай зүйл биш. Хамгийн гол нь үргэлжлүүлэн хийх зорилт чухал гэж өгүүлсэн байдаг юм байна. Яа, ямар гоё. Энэ бүр эхнээсээ агуулад бүх нэвтрүүлгийн турш хайр хүрээд бүр ингээд игдүү үрээд хайр хүрээд тарлаа. Эхлээд яг нэг 10 жилд нэг ийм хүүхэд байдаг даа гэж бодогдчихсан. Сүүлдээ бүр үнэхээр хайр хүрлээ. Одоо энэ хүний одоо хүн болгонд адилхан 24 цаг өгөгдсөн байдгаа гэдэг шиг энэ хүн бол нэр үнэхээр нэг өдрийг 2 өдөр болгож ашигласан хүн юм байна. Лаг юм аа. Нэг тэр вискигээ зураа тавьсан байгааг нь хараад энэ төрөөдөлөө. За маш их баярлалаа. Баярлалаа зинглээ. За баярлалаа. Шинжлэх ухааны таны мэдхүү од мөндөр сувгийн А-тренер нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаар танд хүрлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сув, НТV телевиз, од мөндөр радио 83.3 107 хостелоноор хүрлээ. За энэ дугаарыг хүрэхэд хамтран ажилласан Итгэл даах Герман чанар хэтих, за мөн Отривинтай чөлөөтэй амьсгалын Отривин дэмжиж ажиллалаа. Нэвтрүүлэг бэлтгэрхсээ бада баярлалаа. Баярлалаа зинглээ. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухааны танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухааны танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худал агшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.